Юуны өмнө та бүхэнд өөрийгөө танилцуулаад одоогийн байгаа байранд нь хүргэсэн аян замынхаа талаар товчхон ярив. Намайг Кинчуа гэдэг, би Сингапур хүн. Би гайхалтай эхнэр Шерлинэтэйгээ гэрлээд 25 жил гаруй болж байна. Бид насан турсан 2 хүүхэдтэй. Би даатгалын салбарт олон жил ажиллаж байгаа бөгөөд одоогоор дэлхийд тэргүүлэх нэгэн байгууллагын олон улсын захирлаар ажиллаж байна. Би ахлах сургуульд байхдаа эзэн дээр ирсэн. Бурхан над руу маш бодитоор ирсэн бөгөөд миний амьдралд тэр олон сайн хүмүүсийг илгээж тэд намайг хүлээн авч Христтэй хамт алхах тум дэмжинд итгэсэн билээ. 80-аад оны үед би их сургуулийн төгсөөд ажил дээр гарсан боловч илгээлтэй эзэн болохыг үнэхээр хүсч байлаа. Гэхдээ Бурхан надад үгүй, зүгээр ажиллаа хий гэж хэлсэн. Одоо та намайг Христ итгэлийн амьдралдаа хичнээн их зүтгэрснийг төсөөлж байгаа биз дээ. Би мөнхөд үргэлжлэх зүйлийн төлөө амьдралаа зориулах хэрэгтэй гэж итгэдэг байсан. Тэгтэл би яагаад ажил хийж цагаан гар цацар байх гэж. Гэхдээ Бурхан бол сайн, одоо ч Бурхан сайн хэвээр. Тэр миний ажлын талбар дээр сайн менторуудыг өгч тэд надад олон ном унших шалтгаан болсон бөгөөд түүний намайг аваадсан тэрл газарт эзний төлөө амьдрах аян зам минь эхэлсэн юм. Бурхан үнийг удирдсан маш илэрхий байсан бөгөөд тэр ямар нэгэн шалтгаанаар намайг энэ бүх туршлага хоримтлуулахыг зөвшөөрсөн билээ. Юу сурснаа одоо би хуваалцах ёстой. Тиймээс би Сингапурын энэ тэнд очиж сүм чуулгануудад семинар явуулж нөлөөлөхийн тулд хүчирхэгдсэн гэж нэрлсэн семинараа хуваалцдаг болсон. Би үүнийг нөлөөлөхийн тулд хүчирхэгдсэн гэж нэрлсэний учир нь итгэгч хүмбэр Бурханы төлөө үр ашигтайгаар бусдад нөлөөлөхөр хүчирхэгдсэн байдаг гэж боддог. Гэвч ихэнх итгэгчид үүнийг харуулan амьдрч чаддаггүй. Нөөц бололцоо дотор нь байсаар авч тэд үүнийг гарган амьдрч чаддаггүй. Бүрэн боловсроогүй дээ биш шүү дээ. Харин ч бид ихэнхдээ хэд боловсрсан байдаг гэж би боддог. Яг одоо бидэнд хэрэгтэй байгаа зүйл бол үр дүн. Эзнээс өгөгдсөн чадвараа ашиглаж амьдрах боломж бидэнд хэрэгтэй. Бас боломжууд хаасаагүй байдгийг ч мөн би ухаарсан. Гэвч бидний тогтсон ойлголт ихэнх боломжуудыг тодорхой хэлбэр болон илэрхийлэл болгон хязгаарладаг тул бидний нөлөөллийг хязгаарлаж амьдралын мань ихэнх хэсгийг бүдэг гэрэл амтгүй давс мэт болгож байдаг. Бидний тогтсон ойлголтоо цоо шин ойлголтоор солих ёстой. Миний харснаар нийт 7 ойлголтын өөрчлөлт бидэнд хэрэгтэй байна. Ингээд би Сингапур даяар явж өөрсдийн тогтсон ойлголтуудаа өөрчлөхийг урамшуулсаар байна. Учир нь хэрвээ бид зөв ойлголттой байвал хүчрхэг байдал ирнэ. Харин таныг хүчрхэг болгох ажлыг хэн хийн гэж бодож байна? Ариун сүнс. Би биш. Бидний тэргүүн пасторууд ч биш. Харин ариун сүнс. Бас энэ бол үйлчлэл гэж бүхэлдээ юу хэлдэг талаар ариун сүнсийг сонсох цаг гэж би бодож байна. Эзэн Иесус дэлхий дээр үйлчлэлийн эхэнд бүх дэлхийд нөлөөл гэдэг тушаал бидэнд өгсөн. Тэр хэлэхдээ биднийг газрын давс, ертөнцийн гэрэл гэсэн. Бид өөрсдөөсөө дараах асуултыг шударгаар асуух хэрэгтэй. Бид эзний төлөөлүүлэн хэлсэн шиг хүмүүсийн амьдралд нөлөөлөхүйц гэрэл давслуугаа адил амьдралаар амьдарч байна уу? Бүгдээрээ газрын давс, ертөнцийн гэрэл байна гэдэг нь яг ямар утгатайг харцгаая. Тэгэхээр давсыг 2 янзаар хэрэгэлдэг. Тэдгээр нь юу вэ? Эхний бөгөөд хамгийн гол нь нөөшлөгч болдог. Давс бол муутгадаггүй. Иесусийн амьдарч байсан цаг үед хөргөгч гэж байгаагүй. Тиймээс махыг удаан хадгалахад давс тусалдаг байсан. 2 дугаарт давс бол мөн амтлагч юм. Бүх соёлын хувьд давс үндсэн орц болдог гэж би боддог. Та янз бүрийн амтлагч хоолндоо хийгээд ч давсал байхгүй болж өгдөггүй шүү дээ. Давс бол амтлагаанд хэрэглэгддэг. Харин гэрлийн хувьд бас л 2 үүрэгтэй. Тэдгээр нь юу вэ? Нэг нь харанхуйг арилгах. Гэрэл гармагц. Харанхуй автоматар арилж оддог. Гэрэл гарах үед харанхуйг түлхэх шаардлагач байхгүй. Харанхуйг айлгаж цочоох хэрэг байхгүй. Өөрөө л яваад өгдөг. Тэгэхээр хэрв аливаа нэг газар харанхуй байвал асуудал нь юундаа байна вэ? Харанхуй зайлахаас татгалцсан дуу эсвэл гэрэл гэрэлтэхгүй байна уу? Та юу гэж бодож байна? 2 дугаарт гэрэл замчилдаг. Хэрв хүмүүс замаа олоогүй үед юу тохиолдсон байдаг билээ? Гэрэл гэрэлтээгүй хэрэг. Тэгэхээр Христ итгэлийн хэрэг нь юу вэ? Давсны жухам хэрэглэн Христ итгэгчид хаанчлалын үнэт зүйлсээр амьдрах буюу нэгдүгээрт ёс зүйтэй байх. 2 дугаарт эргэн тойрны хүмүүстэй утга учир баяр хөөргийг авчрах юм. Утга учир баяр хөөр бол амт юм. Хүмүүст утга учир хэрэгтэй.
хүмүүст баяр хөөр хэрэгтэй. Гэрлийн жухам хэрэглээ нь Христ итгэгчид хаанчлын үнэт зүйлсээр амьдрах буюу нэгдүгээрт шудраг ёсыг хөхүүлэн дэмжих. Мөн хоёрдугаарт бусдыг удирдан чиглүүлэх юм. Тэгэхээр одоо хаанчлалын үнэт зүйлс хэмээх үгийг зүрхэндээ хүлээн авна уу? Яагаад гэвэл нөлөөлөхийн тулд хүчрхэгдсэн нь бүхэлдээ энэ нэр томьёон дээр суурилсан юм. Тэгэхээр эзэн бидний газрын давс ертөнцийн гэрэл бай гэж ямар утгаар хэлсэн байх вэ? Бидний ихэнх маань өөрийгөө дэлхийд алдартай гайхалтай сайн мэдээ тараагч гэж хардаггүй. Энэ бидний олонхын хувьд бараг л биелэгдэшгүй даалгавар шиг санагддаг. Гэхдээ гол нууц нь энд байна. Хэрв итгэгч хүмүүр Бурханы биднийг амьдруулахаар зөвшөөрсөн аливаа газарт гэрэл давс болж чадвал бид хамтдаа ертөнцийн гэрэл давс болох болно. Учир нь Матай 5:13-аас 14-ийн хам сэдвийн хүрээнд ертөнц буюу дэлхийн барилгын тоосго мэт нэгэн дээр өргөдөж бий болсон ажээ. Энэ нь гэр бүлээр эхэлдэг. Гэр бүл бол хамгийн анхан шатны нэгж буюу нийгмийг бүрдүүлэх хамгийн анхан шатны тоосго юм. Харин гэр бүлүүд хамтрах үед энэ нь хамт олонны хүрээллийг бүрдүүлдэг. Дээр үед хамт олон гэдэг нь овг аймагуудыг хэлдэг байсан бөгөөд энэ нь олон гэр бүлүүдийн нэгдлээс бүрддэг байсан. Харин өнөө цагт глобалчлалаас шалтгаалan ижил ашиг сонирхолтой хүмүүс мөн хамт олон хэмээгдэх болсон. Өнөөгийн тол бичихт хамт олон гэдгийг тайлбарлахдаа аливаа нэгэн зүйлээрэн ижил хүмүүс гэсэн байдаг. Тэгэхээр тантай хэн ямар нэг зүйлээрэн ижил байна вэ? Танай ажлын хамт олон. Та бүхэн нэг л компани төлөө хүчин зүтгэж, танай компани баялагч мөн та бүхний баялаг гээгдэнэ. Өөр хэн тантай аль нэг талаар ижилхэн байна вэ? Тантай хөрш зэрэгэлд амьдрэх хүмүүс болон хамаатан садан. Эндээс харахад өнөө үед ямар нэг талаараа ижил хүмүүс л үнэндээ нэг хамт олон гээгдэх бөгөөд нэгэн үндэс суурин дээр харилцсан бие биедээ нөлөөлж байна. Хамт олон нийлж нийгмийг бүрдүүлнэ. Нийгмүүд гэдэг нь үндсэндээ хамт олонны нийлбэрийг хэлнэ. Аливаа нэг нийгэм гэж нэгэн томоохон бүлэг хүмүүс юм. Тэд цаана аль нэг талаараа адил төстөө байдаг. Түүхэндээ нэг угсаа гаралтай байсан бол тэд ижил соёлтой байдаг. Тэгэхээр нийгэм хэмээх нэр томьёог ойлгоход Сингапурчуудын хувьд жаахан хэцүү. Учир нь бид бяцхан арал дээр 5 сая гаруй амьдардаг. Бид нэгэндээ хичнээн ойрхон болохыг төсөөлдөө. Манай засгийн газар Сингапур хүмүүсийг олон янзын арьс өнгө бүхий удам угсаанаас үл хамааран нэг үндэстэн мэд сэтгэж амьдрах тал дээр маш сайн ажилдаг. Энэ нь нэг л иргэншилтэй атлаа. Дотроо олон нийгмийн бүлэг соёлтой байдаг бусад олон орнуудаас өөр юм. Бас өнөө үед иргэний харьяалаасан илүү харьяалагдж байгаа нийгмийн бүлэгтээ илүү үнэнч байх явдал ажиглагддаг. Энэ нь иргэний дайн, зөрчлийн өдөөгч нь болдог. Тэгэхээр нийгмийг хамт олонны хүрээллүүд бий болгож, аливаа нэг орны нийгмийн бүлгүүд нийлж, улс орныг буюу улс төрийн байгууллагыг хэлбэржүүлдэг. Харин улс орнууд дэлхийг бүтээдэг байна. Иймээс газрын давс ба ертөнцийн гэрэл байх нь гэр бүлээс эхлэлтэй. Би эргэн тойрныхоо хүмүүст хэрвээ бид гэр бүлийнхэн гэрэл давс болж чадахгүй бол яаж бусад газарт энэ агуу том хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм бэ гэж хэлдэг. Магадгүй дахиад 2000 жил өнгөрсөн ч бид газрын давс ертөнцийн гэрэл байх тушаалыг биелүүлээгүй л байх болно. Бид гэр бүлээсээ эхлэх хэрэгтэй. Гэр бүлийнхээ цаана бид бас хамт олонны хүрээллүүдийн гэрэл давс болж байдаг. Учир нь бидний амьдардаг газар энд, бидний ажилдаг газар ч бас энд. Энд бид өөрсдийн амьдралаасаа цаадахыг харж амьдардаг. Тэгэхээр эдгээр талбарыг буюу гэр бүлээ болон хамт олноо бид гэрэлтүүлж давслах хэрэгтэй. Хэрвээ бүх гэр бүл болон хамт олонны хүрээлэл бүгд гэрэлтэж муудахгүй бол нийгэм аяндаа л мөн тийм болно. Энэ маягаар бүх улс орн цаашлаад ертөнц бүхэлдээ ийм болох болно. Одоо харин бүгдээрэн Лук 19:10-ыг харцгаая. Иесус хүний хүү алдагдсныг хайж аврахаар ирсэн билээ гэж хэлэхдээ алдагдсан хүмүүсийг гэж хэлээгүй. Тэрээр алдагдсныг хэмээн хэлсэн нь жухам ямар утгатай байв?
Бидний хувьд алдагдсан нэгэн гэвэл хүмүүс эсвэл авралыг хүртэх талаар дурдж байна хэмээн ойлгоно. Харин алдагдсныг гэсэн нь зөвхөн хүмүүсээр зогсохгүй юм байна гэсэн утга илэрхийлдэг. Тэдгэрэн систем, үйл явц, алдагдсан амьдралын хэм маяг, соёл болон бидний өргөн тойронд гажуудсан бүхэл зүйлсийг хамруулж байгаа юм. Гэрэл давсны нөлөө зөвхөн авралаар зогсчихдгийн биш. Энэ нь хүмүүс, нийгэм болон гэр бүлдээ өөрчлөгдсөн амьдралын хэм маяг бүтэц стандартаар нөлөөлсөр байхын нэр юм. Яг энэ хэсэгт би чуулган гэдэг нэр томьёог хоёр өөр байдлаар хэрэглэх болно гэдгийг тодруулж хэлмээр байна. Жижиг ч үсгээр чуулган гэж бичсэн байвал энэ аливаа орон нутгийн чуулганыг илэрхийлэх бол, харин том ч үсэгтэйгээр чуулган гэж хэрэглэвэл энэ нь Христийн биеийг илэрхийлж байна гэсэн үг юм шүү. Газрыг давсалж ертөнцийг гэрэлтүүлэхийн тулд Христийн биеийн хэсэг бүр дайчлагдах ёстой. Зөвхөн тодорхой хэдэн супер агуу сайн мэдээ тараагч ч юм уу, бидний нэрлэгчлэн мэргэжлийн пастор, элгээлтийн эзэд үүнийг хийхгүй. Харин Христийн бие бүтнээрээ энэ ажил дайчлагдах ёстой. Үүнчлэн Христийн бие бүхлээрээ газрын давс, ертөнцийн гэрэл болон дайчлагдахын тулд бид бүх хамт олонныхоо дунд гэрэл давс мэт тархсан чуулганыг нэмэгдүүлж идэвхжүүлэх хэрэгтэй юм. Христийн бие болох чуулган янз бүрийн хамт олон дунд орж тарж явдаг. Хэдийгээр ийш тийш тарсан ч уг хүн чуулган гэгдсээр л байх бөгөөд, харин ч уг салангад хэсэг тухайн газраа гэрэл давс болж нөлөөлөх хамгийн өндөр боломжтой юм. Итгэгчдийг заавал аливаа нэг хүрээлэл рүү санаатаагаар тараан байршуулах шаардлагагүй. Тэд угаасаа л тус тусын ажлын газар, амьдардаг орчин болон харилцдаг хүмүүсийн дунд тараагдан байршсан байдаг. Гэвч ганц асуудал нь ихэнх давс амтаа алдсан байдаг. Тэгэхээр бидэнд юу хэрэгтэй байна вэ гэхээр тухайн давсны амтыг идэвхжүүлэх, бүхий л хүрээлэл дотор гэрэл давс мэт тарж яваа тус чуулганыг босгон байгуулах хэрэгцээ байна. Энэхүү сургалтаар дамжуулан бид 7 ойлголтын өөрчлөлтийг авч үзнэ. Аль ч хамт олон дунд байгаа чуулган буюу итгэгч хүн гэрэл давс мэт өсч томорч итгэгчхийг харахын тулд Христ итгэгчид эдгээрийг ойлгох шаардлагатай гэж би итгэдэг.